Дархуул аймагаас улсын хурал сонгогдсон улсын хурлын гишүүн сангийн сайд Жавхлан, улсын хурлын гишүүн аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын орооны дарга Батөмөр, улсын хурлын гишүүн боловсрол шинжилгээ ухааны спортын байнгын орооны дарга Дамднын нар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад зориулсан шинэ алхам ном Гарын авлага, танхимын давтлага ихсэнтэй холбогдуулан 60 мянган ширхэг амны хаалтыг хандивллаа. Манай аймагт энэ жил 1247 сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөж эсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Сарын 18-ны өдрөөс эхлэн 12 дугаар ангийн сурагчид сургууль тус бүрдээ танхимын давтлагыг авч эхэлсэн юм а. Ээлжид конкурсанд бэлдэх ерөнхий эрдмийн шалгалтанд бэлдэж байгаа энэ байдал дээр улсын хурлын 3 гишүүн маань маш их дэмжлэг үзүүлж хавраас хойш захим хөтөлбөртээр сургалтын хөтөлбөр багш нарын бэлтгэх чиглэлээр манай 3 улсын хурлын гишүүд маань онцгой анхаарал хандуулж ковидын цар тахлын хүнд үед бол маш их дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Энийн хүрээнд бол манай их хурлын гишүүд маань сургуулийн орчинд ковидын цар тахлын шар төвшөнд хүрсэнтэй холбоотой сургуулийн орчинд танхимаар хичээлэх шаардлагатай энэ төсвийн ангийн хүүхдүүдтэй бол халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр улсын хурлын гишүүн Болдын Жавхлан, улсын хурлын гишүүн Багаагийн Баттөмөр, Хонгорын Намнын гишүүнээр маань халдвар хамгааллын чиглэлээр эрхлээс хамгаалагч аюулгүй хамгаалтын хэрэгслүүдийг бол гардуулж өгөх ажлыг өнөөдөр зохион байгуулж хийж байна. Дархуул аймгийн хэмжээнд 1247 хүүхэд танхимаар хичээлж байгаа. За энэ танхимаар хичээлэх хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2 цаг тутамд маск солих ёстой гэдэг үүднээс их хурлын гишүүн Болдын Жавхлан маань их хурлын гишүүдийн санаачлагаар энэ төгсөг ангийн оюутнууд сурагчид маск өгж байгаа. Халдвар хамгаалтын дэглэмээ сахиад мэдээж сурагчид маань шалгах зөвлөгөө амжилттай өгөөд өөрсдийнхөө сонгосон мэргэжлийг эзэмших энэ дээр бас анхаарч ажиллаж байна. Ангийн сурагчдад зориулсан арга хэмжээнүүдийг улсын хурлын гишүүд бол үе шаттайгаар бас авч хэрэгжүүлж байгаа. За тэрний нэгэн ажлыг бол сая зохион байгууллаа. За мөн түүнтэй зэрэгцээд шинэ алхам гэдэг номыг бол төгсөх ангийн сурагчдад зориулсан. Төгсөх ангийн бүх сургуулиудын Дархуулын бүх сургуулиудын номын санд хүргэж байгаа. За энэ шинэ алхам ном бол төгсөх ангийн сурагчид маань цаашд мэргэжлийн эрхийн сонгох цаашд дараагийн мэргэжлийг эзэмшихэд юун дээр анхаарах вэ гэсэн гол анхаалагыг голсон ийм ном байгаараа давуу талтай. Төгсөх ангийн сурагчдад зориулагдсан мэргэжлээ сонгох тухай ойлголт, ажлын байрны өрсөлдөөн, шинэ оюутанд өгөх олон талын зөвлөгөө, мэдээлэл болон эсэлтийн ерөнхий шалгалтын сорилоос бүрдсэн шинэ алхам ном удахгүй хэвлэлтээс гарч аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад хуваарлагдана. Нийтдээ 250 номыг улсын хурлын 3 гишүүний зүгээс хандивлах юм. Семинар намайг ихсүүл гэдэг. Би Язалбар сургуулийн 12 ангийн сурагч. Тэгээд лаб хөтөлбөрийн хувьд гэх юм бол мундаг багш нар орж байгаа. Тэгээд илүү хүргөөжтэй байгаад маш их баяртай байгаа. Тэгээд явуулж байгаа гишүүдтэй бас маш их баярлалаа. Баяртай бас гişх хөхөд бас тусдим болж байгаа болохоор. Семинар би Дархуул аймгийн хөтөлбөр сургуулийн 12 ангийн сурагч Нэмийн Эрдэнэ байна. Тэгээд би лаб хичээлээс мат, хим, биологи гэсэн 3 хичээлийг сонгоод суралцж үзэж байгаа. Энэ Дархуул аймгийн улсын их хурлын гишүүдийн санаачилсан хичээл нь их ер нь ойлгомжтой, сайн илүү тусдын өгж байгаа гэж бодож байна. Тэгээд 12 дугаар ангийн бүх хүүхдүүдэд яашаа сайн өгөөрэй, амжилт хүсье гэж. Дархуул аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж чадсанаар төгсөх ангийн сурагчид Монголдо хамгийн шилдэг гэгдэг академийн захим сургалтанд өн төлбөргүй захимаар хамрагдаж байгаа гэдгийг мэдээлэхэд таатай байна.